За сайн байцгаана уу. Өрхөн үзэгчдийн мэндийг хүргье. Өнөөдөр 2026 оны 3 сарын 4 лав гараг. За Иранд болж байгаа дайнтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг хүргье. За Америкийн нэгдсэн улс Израильтай хамтарсан Иранд өгсөн цахилтын улмаас өнөөдөр үндсэндээ 5 дахь өдөр Ираны нутагт дайн өрнөж байна. Өнөөдрийн байдлаар Америкийн нэгдсэн улсын зүгээс тэнгист болон замун Ираны агаарт нисэг онгоцоо илгээж агаарын цахилтыг эрчимжүүлж байгаа тухай мэдээ байна. Өнөөдрийн хүртэл бол үндсэндээ Израилийн цэргийн хүчин Ираны тэнгэрт үйл ажиллагаа явуулж байлдын ажиллагааг гүйцэтгэж байсан бол өнөөдрөөс эхлэн Америкийн цэргийн онгоцууд үйл гүйцэтгэж байгаа тухай мэдээлж байна. Өнөөдрийн мэдээгээр олон улсын хэвлэлийн агентлагууд болон засгийн газрын зүгээс мөн баталгаажиж байгаа үндсэндээ 3 мэдээллийг бол онцлон мэдээлье гэж бодож байна. За нэгдүгээрт Америкийн нэгдсэн улс цаашдаа Иранд ямар тактик барих вэ гэдэг. За ийм аргаан бол эд өрнөж байна. За Америкийн сөрөг хүчний зүгээс бол үндсэндээ Трампын засгийн газар ямар нэгэн сайтер төлөвлөсөн зүйлгүй тактикгүй довтолсон гэдэг. За ийм шүүмжийг бол хэлж байна. За арчилсан намаас бол үндсэндээ анх бол цөмийн зэрэгтэй холбоотой шалтгаан хэлсэн. За ингээд сүүлд нь бол мэдээж дэглэм сулах тухай ярьсан бол одоогийн байдлаар Иран улсын хөгжүүлсэн баллистик пуужингийн чадамжийг устгах гэсэн. За ийм барьцгүй олон шалтгаан хэлж байгаа. За цагаан ордон бол үндсэндээ найдвартай цаашдаа бүрэн хэрэгжих боломжтой төлөвлөгөө байхгүй байсан гэдэг ийм шүүмжийг бол хэлж байна. За үүнд холбоотой өрнөж байгаа маш чухал үйл явдал бол Иран улсад цэрэг оруулах уу гэдэг ийм асуудал яг улс төрийн хүрээнд бол яригдаж байгаа. За өчигдөр Америкийн батлан хамгаалахын яамны зүгээс Конгрессийн гишүүдэд бол хаалттай сонсгол хийсэн. За энэ сонсголоос гарч ирсэн арчилсан нам болон GOP гишүүдийн зүгээс нэг зүйлийг баталгаажуулж байгаа нь Америкийн нэгдсэн улс магадгүй Иранд үүссэн галыг намжаагийн тулд цэрэг оруулахад үүсэхгүй нөхцөл байдал үүсчээ гэдэг. За ийм мэдээллийг бол өгч байна. За тиймээс дээд түвшиндээ улс төрийн хүрээнд бол магадгүй байдал хяналтаас гарсан үед цэрэг оруулахыг үүсгэхгүй утгатай зүйлийг бол ярьж байгаа гэсэн тайлбарыг хэллүүдээр хийж байгаа. За үүнтэй яг зэрэгцээд одоогийн байдлаар олонний анхаарал татаж байгаа нэг батлагдж байгаа мэдээ бол Америкийн тагнуулын ав Ираны Курдийн зэвсэг түвшнийг зэвсэглэн Ираны засгийн газар дэглэм армийн эсрэг босгож байгаа гэдэг. Ийм мэдээлэл өчигдөр уржигдөр гарч байсан бол өнөөдрийн мэдээллээр энэ нь нэлээд бодиттой мэдээлэл гэдэг нь тодорхой болж байна. За өнөөдөр өглөө батлан хамгаалахын сайд бол хэвлэлийн хурал хийлээ. За энэ үеэр энэхүү Курдийн цэргүүдийг зэвсэглэж байгаа үйл ажиллагаа үнэн үү гэсэн асуулт нь бол батлан хамгаалахын сайд өгүүлсэн хариулт хийж чадсангүй. За ингээд ямар ч тач батлан хамгаалахын яам шууд биш. За харин Америкийн тагнуулын албанаас энэхүү ажиллагааг зохион байгуулж байгаа гэдгийг бол батлан хамгаалахын сайд тойроо замаар хэллээ. За энэ мэдээ гарсны дараагаар 30-аас 40 минутын өмнө Fox News телевизээр Курдийн зэвсэгт бүлэглэл Ираны дэглэмийн эсрэг Ираны армийн эсрэг цэргэлэн тэмцэж байгаа тухай ийм мэдээллийг бол баталгаажуулсан байна. За тиймээс магадгүй Америкийн зүгээс бол эхний ээлжинд орон нутгийн Ираны засгийн газрын эсрэг зэвсэг бүлэглэлийг зэвсэг мөнгөөр хангаж зэвсэглэн босгох ийм тактик барьж байгаа гэдэг нь тодорхой байна. За ингээд тэдний дайныг бол үндсэндээ агаараас дэмжих ийм тактик барьж байна гэсэн тайлбарыг хийж байгаа. За ийхүү магадгүй Иранд Америкийн цэрэг оруулж магадгүй болсон энэ цаг үед өнөөдөр Сенатын танхимд ерөнхийлөгчийн дайны эрх мэдлийн тухай хуулийг Сенатад хэлэлцэж эхэллээ. За энэ хуулиар бол үндсэндээ ерөнхийлөгч дайн явуулах зэвсэгт ажиллагаа явуулах эрх мэдлийн тухай нэг албагүй Иранд ямархуу цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж болохыг хэлэлцэж байна. За өнөөдрийн Сенатын санал хураалтаар ерөнхийлөгчийн Иранд явуулах цэргийн эрх мэдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсэг
Гормын санал хурааж улмаар одоо 47-53 гэсэн саналаар энэ санал одоо унсан байна. За тиймээс ойрын хугацаанд ерөнхийлөгчийн одоо Иранд явуулж байгаа цэргийн үйл ажиллагааг одоо хязгааруулсан хууль одоо батлагдах боломжгүй гэдэг нь ийхүү харагдаж байна. За тиймээс өнөөдрийн тухайд олон нийтийн анхаарлыг татаж байгаа мэдээ бол Иранд зөвхөн одоо агаараас цохилдогоо зогсохгүйгээр одоо газар дээр явган цэргийн үйл ажиллагаа эхэлж байгаа. Үүнийг одоо орон нутгийн курдуудыг зэвсгэх замаар одоо эхэлсэн гэдэг мэдээлэл байна. Хоёрдугаарт Иран улс бол үндсэндээ бүс нутгийн чанартай одоо сөргөлдөөн эхлүүлэх ийм тактик барьж байгааг нь тодорхой байна. Арабын одоо болонгийн орнуудыг бол одоо бүгдийг нь толгой дараалан одоо пуужиндсан. Иймээс одоо болонгийн орнууд одоо нэгдэж байгаа тухай. Ингээд магадгүй одоо Америк нэгдсэн улстай эвсэж Ираны эсрэг одоо цохилт өгөхөөс тухай идэвхтэй ярьж байгаа тухай мэдээлж байна. Өчигдрийн байдлаар Катар улсын одоо нисэх хүчин Иранд цохилт өгсөн тухай мэдээлэл байна. Тиймээс цаашдаа магадгүй Иран улсын зүгээс одоо болонгийн орнууд руу ийхүү одоо тосолгоо хийсэн нөхцөлд Арабын орнууд нэгдэж одоо Иранд одоо Америктэй эвсэж цохилт өгөхийг одоо үүсэхгүй. Ийм одоо бүс нутгийн дайн болж өргөжих нөхцөл байдал бол бодитоор үүслээ. Өнөөдөр үүнтэй дутхгүй бас олонний анхаарлыг татсан мэдээ бол Иран одоо зөвхөн болонгийн орнууд руу одоо өөрийн хаяа хатууч руу одоо халдаа зогсохгүйгээр өнөөдөр анх удаа НАТОгийн одоо хил хязгаарлуу одоо пуужин харуулсан үйл явдал боллоо. Магадгүй НАТО бол одоо байгуулагдсан цагаас хойш анх удаа одоо хил хязгаарлуу нь тогтлон орж ирсэн пуужин одоо агаарын одоо хамгаалах систем нь одоо устгасан тухай ийм мэдээлэл байна. Ингээд Ираны зүгээс харуулсан пуужин бол одоо НАТОгийн гишүүн Туркийн одоо агаарын элэг зөрчсөн. Үүний улмаас НАТОгийн одоо агаарын хамгаалах хүчин пуужин одоо онож устгаж аюулгүй болгосон тухай мэдээ байнамаа. Энэ бол түрүү дээр ярьсан одоо Иран улс зөвхөн одоо дайсантайгаа буюу Америк Израильтай зууралдахгүй. Адгийн наазах нь одоо болонгийн бүс нутгийн чанартай одоо сөргөлдөөн үүмэн үүсгэх. Ингээд цаашлаад магадгүй одоо олон улсын хэмжээнд Европыг чиглэсэн одоо үүмэн үүсгэх ийм одоо тактик байж байгаа гэдэг нь тодорхой байна. Ийм ч шалтгааны улмаас Франц зэрэг улсууд бол үндсэндээ одоо өөрийн ашиг сонирхол ингээд болонгийн одоо орнуудад байгаа өөрийн одоо цэргийн баазыг хамгаалахаар нисэх хүчин болон одоо тэнгисийн хүчин үлгээж байгаа тухай мэдээ байнамаа. Үүнтэй мөн төстэй алхмыг бол одоо Английн зүгээс хийж байгаа. Хэдийгээр одоо дэлхийн томоохон орнууд өөрсдийн одоо ашиг сонирхлыг одоо хамгаалах гол төлөв одоо батлан хамгаалах одоо алхам хийж байгаа боловч өнөөдрийн байдлаар ямар нэгэн орон одоо Америк нэгдсэн улстай эвсэж цэргийн ажлыг явуулна гэдэг ийм одоо бодлого хараахан байхгүй. Тиймээс өнөөдөр анх удаа Иран улс одоо НАТОгийн агаарын хүчнийг одоо зөрчсөн энэ мэдээ хоёрдугаарт анхаарал татлаа. Гуравдугаарт нь бол одоо Хормузын хоолойг хаасан эсэх одоо маргаан бол сүүлийн үед мөн одоо олонний анхаарлыг татаж байна. Энэхүү одоо сүр дүүлэний мөрөөр одоо Америк нэгдсэн улсад тухайлбал одоо бензиний үн өсөж байна. Өчигдрийн байдлаар нэг өдрийн дотор одоо бензин колонкууд дээр одоо галлон бензиний үн одоо дор хаяж 20 центээр өсөж байгаа. Ираны тал бол үндсэндээ Хормузын хоолойг одоо бүрэн хаасан. Энэ хоолойгоор тээвэр хийсэн нөхцөлд одоо Ираны зүгээс товтлон гэсэн ийм одоо сүрдүүлэг хийж байгаа бол Америкийн зүгээс үүнийг одоо баталгаажуулж хараахан мэдээлэл хийгээгүй байгаа. Тэгвэл энэхүү одоо Хормузын хоолойд явагдаж байгаа тээвэр одоо саатаж байж магадгүй одоо нотолсон нэг мэдээ бол Францын ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэл байна. Эммануэль Макрон өчигдөр хийсэн мэдээллийг та бүхэн харж байна. Энэ бол одоо Франц улсын хувьд Хормузын хоолойг одоо батлан хамгаалах. Далайн тээврийн аюулгүй байдлыг хангахад одоо чиглэсэн олон улсын одоо эвслийг одоо байгуулж байна гэсэн. Үүний одоо зорилгоор энэхүү бүсэд одоо цэргийн хүчин илгээж байгаа тухай ийм мэдээллийг хийлээ. Тиймээс одоо Ираны зүгээс бол мэдээж энэхүү одоо хоолойгоор өнгөрч байгаа. Маш олон сая одоо барайл газрын доосны тээврийг одоо саатуулахыг одоо чармааж байгаа гэдэг нь ийхүү тодорхой боллоо.
За гэхдээ яаж ч бодсон энэ бол одоо зөвхөн Ираны тал хянаж ганцаараа дангаараа одоо хянах за ийм одоо цэрэг зэвсгийн болон одоо эдийн засгийн боломжгүй гэсэн тайлбарыг бол хийж байгаа. За үүний учир бол Сауди Араби зэрэг одоо булангийн одоо газрын досны орнуудын за ашигын одоо дийлэнх хувь нь энэхүү одоо хоолойгоос хамаарч байгаа. За тиймээс булангийн орнууд бол үндсэндээ одоо Ираныг одоо энэ хоолойг хааж байгаа явдлыг одоо зүгээр хараа суухгүй. За үнэхээр хаасан нөхцөд одоо Ираны эсрэг одоо арга хэмжээ авна гэдэг нь тодорхой байна. За ингээд ямар ч тач олон улсын одоо эвсэл ийхүү хормозын хоолойг хамгаалах одоо ажиллагааг эхлүүлсэн тухай. За ийм одоо үндсэндээ өнөөдөр 3 мэдлийг онцолж болохоор байна. За эдгээр нь бол одоогийн байдлаар олон улсын хэмжээнд одоо аль бие усны сурвалжаас баталгаажиж байгаа ийм мэдээллүүд. За ингээд ямар ч тач өнөөдөр 3 сарын 4-ний өдөр Иран болж байгаа үйл явдлын мөрөөр товч мэдээллийг хүргэлээ. За ингээд сүүлийн үед манай сувагтай subscribe дарж бидний ажлыг дэмжиж байгаа нийт үзэгчдэд та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн цааш одоо үргэлжлүүлэн манай сувгийг дэмжиж хэрвээ одоо subscribe хийхгүй үзэж байгаа бол 5 секунд зарцуулаад манай сувагтай subscribe хийж бидний ажлыг дэмжээрэй гэж хичээнгүйлэн хүсгээр байна. Анхаарал хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.